Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дахь өдрийн тохиолдуулан 2020 оны 10 сарын 5-ны өдөр боловсрол, соёл шинжилгээ ухааны яамнаас багш мэргэжлийн ирээдүй сэдвээр Монгол улсын зөвлөх багш нарын дунд уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж боловсрол, соёл шинжилгээ ухааны сайд Илт Сэдэвсөрөн үг хэлэн багшийн хөгжил, төрийн бодлого, ирээдүйн багшийн чиг хандлага, боловсролын захим шинжилэлт зэрэг асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлв. Үүний дараа зөвлөх багш нар багт хуваагдан дэд хэлэлцүүлгийг өрнүүлсний үр дүнд үндсэн хэлэлцүүлэг дефакто жаргал сайхны удирдлагын дор амжилттай орно. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго ирээдүйн багшийн дүр төрх, багшийн хөгжлийн болон үйл ажиллагааны загварын талаар зөвлөх багш нар хэрхэн төсөөлөн харж байгаа, цааш уламжлан авч явах сайн туршлага, сургамж юу байгаа талаар хэлэлцэх байлаа. Зорилгодоо хүрэхийн тулд бид 3 асуулт дэвшүүлэн ярилцсны үр дүнг та бүхэндээ хүргэж байна. Асуулт 1. Багшийн хөгжил нийгмийн болон хүүхдийн хөгжилтэд зэрэгцэж эсвэл төрүүлж чадаж байна уу? Анги танхим самбар шохоогоор хичээл заах уламжлалт арга нь дэлхийн даяаршил, техник технологийн хөгжил, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалan хурцтай өөрчлөгдөж, багшийн мэдлэг чадвар нь зөвхөн шинжлэх ухааны мэдлэг чадвараас гадна техник технологийн хэрэглээ чадварыг шаардаж байна. Багш нар маань үүнтэй мөр зэрэгцэн алхахын тулд техник технологийн чадвараа сайжруулахаас гадна сурагчдаа үүнлөө чиглүүлэх нь маш чухал асуудал болж байна. Иймийн тулд хүний хөгжил тарих судлалын салбартай салшгүй холбогдож, техник технологи, цахим орчин ухаалаг технологийн арга зүйд суралцах нь зүүн хэрэг юм. Мөн энэхүү даяаршлын донд эх оронч Монгол хүнийг хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна. Асуулт 2. Алсын хараа 2050 баримт бичигт өв тэгш үндэсний ухамсарт эх оронч Монгол хүнийг төлөвшүүлнэ хэмээн тусгасан байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд багш үнэт зүйл, дүр төрх, ур чадварын хувьд ямар байх хэрэгтэй вэ? Багшийн үнэт зүйл эртнээс эдүгээ хүртэл өв тэгш хүмүүжилтэй хүнийг бэлтгэх байсан бэл. Өнөөдөр дэлхийд үнэлэгдэх Монгол хүнийг бэлтгэх нь багшийн дүр төрхийн хамгийн чухал зүйл нь сурагчдаа гих зүрх сэтгэлтэй байхыг хэл. Энэ нь сурагчдаа сонсох, тэгш хүртээмжтэй, шудраг хандах, баяр баясгалан түгээж чадах мэдрэмжтэй багш байх. Харин ур чадварын хувьд өөрөө өөрийгөө залуурддаг байх нь багшийн хамгийн чухал ур чадвар хэмээн тусгажээ. Үүний тулд мэдээллийг боловсруулах, хэрэглэх, үүнд эргцүүлэл хийх, шүүмжлэлтэй хандах чадвар бүхий өөртөө шинжилгээг хийж асуудлыг шийдвэрлэж чадах зөвлөгч байхыг хэлэх юм аа. Асуулт 3. Багш нар үүнд бэлэн үү? Бид хаанаас эхлэх вэ? Зөвлөх багш нар маань энэхүү асуултанд илүү цогцоор нь хариулахыг эрмэлзжээ. Боловсролын талаар баримтлах төрийн бодлого үйл ажиллагаа нь тогтвортой, хүртээмжтэй, үр дүнтэй байх хэрэгтэй. Ингэснээр сургуулийн менежмент зөвхөйгдөж, сурагчид руугаа чиглэсэн үйл ажиллагаа нь илүү бодиттой, үр дүнтэй байна. Хаанаас ч хизээж сурах боломжтой чадвар эзэмсэн сурагчдыг бэлтгэхийн тулд багш болон эцэг их хамтдаа нэг зүг рүү харж, нэгэн баг болгон ажиллах хэрэгтэй. Харин үүнд багш хэрхэн оролцох вэ? Багш технологид суралцаж, хаанаас ч хизээд сурах боломжийг олгох нөөц боломжийг бүрдүүлж, өөрөө тасралтгүй суралцагч, тасралтгүй хөгжигч байна. Багшийн гол зорилго нь зөөлөн ур чадварт суралцах, зүрх сэтгэлийн боловсролыг хөгжүүлэгч, зөвлөгч байна. Иймээс багш бүрх өөрийн өдөр алганыхаа хийж буй үйлд шүүмжлэлтэй, үнэлэлтэй хандах нь зүүн хэрэг юм. Ингэснээр өөрийн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлж, боловсролын салбар болон сурагчдын хөгжлийн асуудалд өөрийн хувь нэмрээ оруулах нь багш өөрийн үүрэг хариуцлага юм шүү. Ингээд боловсролын салбар, суралцагчдын хөгжил, ирээдүйн Монгол улсын хөгжил цэцэглэл их үйлсэд хамтдаа алхацгаая багш нараа. Та бэлэн үү?